За танаа намынхныг хууль санаачлах тэр дундаа гэр бүлийн хууль санаачлахад би жоохон болгоомжтой хандаад байна. Өргөн барьсан хууль хилцгээс өмнө нийгэмд явж байгаа уур амьсгал тэгээ танаа намаас энэ тэнд аль башиж байгаа хүмүүсийн амнаас харахаар ариун гэр бүл жинхэнэ хайр гэх мэтлэн ингээд ер нь хуулиар зохицуулагдахгүй хувь хүмүүсийн өөрийн хоорондын дотоод асуудлыг ер нь улс төрийн нийтийн асуудал болгоод нэг хүний нүдээр дээрс нарж байгаад шийдчих санаатай үг өгүүлэлүүд их гараад байсан. Тэгээд болгоомжлоо сэрэмжлээд өргөн барьсан хуулийг өөрөөс харилцсангүй гайгүй. Ер нь бол гэр бүл гэдэг чинь энэ чөлөөт нийгмийн хамгийн төр орж болдоггүй. Хувь хүмүүст өөрт нь боломж олгож идэг. Хувь хүмүүсийн өөрийнх нь дотоод мөрөөдөл ертөнцийг тэнд нь үлдээж идэг. Тийм орчин, тийм зүйл төр болгоомжтой орох ёстой. Тэр дундаа улс төрчдийн нүдээр нэг ариун гэгээн бурхны нүдээр харж оруулж болдоггүй тийм орон зай. Дэлхийн нийтээр гэр бүлийн хуулийг хийхдээ ерөөсө 3 зүйл дээр санаа зовж байгаа. Хүүхдийн эрхийг яах юм? Өмчийн маргаан гарвал яах юм? Нэг хайрладаг хамгийн дотн хүмүүс эд хөрөнгөө суулж маргуул тэр маргааныг яаж шийдэх юм? Тэгээ хөндлөнгийн оролцоог яаж хязгаарлах юм? Энэ хөндлөнгийн оролцоо гэдэг дээр төрийн оролцоо өөрөө ч гэсэн байгаа байхгүй юу? Энд чинь сайн дурын үндсэн дээр бий болдог. Энэ иргэний нийгмийн хамгийн суурь улс төрөөс ангид эдийн засгийн дарамт шахалтуудаас бас нэг хамааралгүй багтаах шиг тэр дундаа үзэл суртлаас дарга нарын хувийн бодлоос хамгийн эрх чөлөөтэй байх ёстой тэр орон зай. Тэгээ би одоо энэ 3-2 дээр заасан байгаа нэг зүйлийг таад уншаад өгöd. Гэрлэгчд гэр бүлийн харилцаанд гендрийн эрхтгч байдлыг хангаж гэж байгаа байхгүй юу? Яаж хэмжих гэж байгаа? Гендрийн эрхтгч байдал нь юу байх юм? Нийтийн эрх зүй, нийтийн харилцаанд хүүсийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг бол улс төрийн шийдлийн хамгийн чухал зүйл. Гэр бүлийн дотор гендрийн эрхтгч байдлыг хангахын тулд яах юм? Эрэгтэй эмэгтэй хүүхдийн тоо тэнцвэр байх юм уу? Эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрийнхэн одоо юу гэдэг айл хэсэгт адилхан сууна гэх юм уу? Гэр бүл дотор гендрийн тэгш байдал ч одоо яаж хангагдах гэж байгаа? Яаж хэмжигдэх гэж байгаа? За би ардан дахиад энэ юм дээр жоохон болгоомжтой хандахгүй бол улс төрийн намд ийм шаардлага тавих бол зөв. Төрийн байгууллагад ийм шаардлага тавих бол зөв. Нийтийн орчинд гендрийн тэгшрийг хангах шаардлага байх нь зөв. Гэр бүл дотор яаж шийдэх гэж байгаа? Нөгөө гендрийн хорооч ороод гэр бүлийг одоо дотор нь ороо самрах юм биш үстэй. Санд суудлаас нь эхлээд ор дээрийг үзээд За одоо дахиад 13:8 дээр шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхтэй гэж бод ёс суртахууны байдлыг харж үзнэ гэнэ гэр бүлийн. Гэр бүл чинь шашинлаг байна, ёс уламжлалт итгэл үнэмшилтэй ханддаг төрлийн гэр бүл байна, шинжлэх ухаанч гэр бүл байна, урлаглаг тийм гэр бүл байна. Гэр бүл янз бүр шүү дээ. Гэр бүлийн дотоод ёс суртахуун чинь бас өөр шүү. Ямар шашин шатж байгаас шалтгаалаад эсвэл ямар уламжлалтай одоо яс үндэстэн байгаагаас шалтгаалаад гэх мэтлэн тэр ёс суртахууныг ойлголтууд бас төсөөр шүү дээ. Тэгээ шүүх энийг чи яаж хэмжих юм? Зан суртахууны тухай ярьж яж магадгүй тий жоохон харгас дээрэнгүү эсвэл одоо юу гэдгийг одоо хүүхдийг үл тоодог арх тамхины эрлээ өндөртэй хамааралтай Бямцог сайд хариулъя. За Тэмүүжин гишүүнд бас баярлалаа. Бас гэр бүлийн тухай хуулийг бас улс төрийн нүдээр хараагууд энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Монгол улсын үндсэн хуулинд энэ гэр бүлийн харилцаатай холбоотой тусгагдсан заалтаа бас илүү одоо хэрэгжүүлэх. За хүний эрхийн түгээмэл тунхал заасан одоо энэ хүний одоо үндсэн эрх, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүмүүс адил тэгш эрхтэй. Хүний эрхийн түгээмэл тунхалд байдаг, үндсэн хуулиндаа байдаг. Энэ гэр бүлийн харилцааны асуудал үнэхээр одоо сүүлийн үед тулгымцсан асуудал болцсон байгаа. Үүнийг зохицуулах зорилгоор л одоо ямар нэг одоо улс төрийн өнцгөр харж энэ засгийн газар энэ хуулийн цэцлэг боловсруулаг бай. Энэ одоо гэр бүлд одоо ямар нэгэн тийм улс төржих явцал байхгүй гэдгийг бас их нээлт хэлье. Тэгэхээр гендрийн харилцааны асуудал дээр бидний одоо уламжлалт
нэг ойлголт байдаг штэ. Гэрийн эзэн өрх гэрийн тэргүүн эрэгтэй хүн бол илүү жоохон давуу эрэгтэй. За эмэгтэй хүн бол одоо гэрийн хүн галт тооны хүн тэгээ одоо ер нь жоохон дутуу эрэгтэй гэдэг тийм нэг монголчуудын уламжлалт хандлага байдаг. А энэ уламжлалт хандлага л одоо байж болохгүй юм шүү. Цаашдаа эрэгтэй эмэгтэй хоорондоо харилцсан одоо тийм үү зөвшөөрөө тохиролцоод гэр бүл болсон бол тэгш эрэгтэй байх хэвээр, адил үүрэгтэй байх хэвээр. Эцэстээ одоо гэр бүл салах юм бол бас яг адилхан эрэгтэй гэр бүл зохицуулах ёстой гэдэг асуудлыг л үндсэндээ бол тодтогч энэ хуулинд бас суулгаж өгсөн юм байна лээ. Энэ тал дээр бас манай ажлын хэсгээс нэмээд бас хариулаад өгч чинь зүг баха. А тэгэхгүй бол нөгөө гэр бүл салахтаа хүртэл одоо юу гэдгийг өрх гэрийн эзэн одоо илүү орлого олдог байсан, нэг нь одоо гэртээ ажилгүй байдаг байсан. Тийм болохоор гэдэг хандлага одоо хүртэл байдаг. Энийг л илүү одоо юу гэдгийг тэр эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгшэрхтэй гэр бүл болж гэр бүл зохиохтойч тэгшэрхтэй оролцоотой үүрэг гүйцэтгэж тэгшэрхтэй эцэстээ салахтаа ч гэдэм үү гэр бүл хоёр эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгшэрхтэй байх ёстой гэдэг агуулгаар л оруулсан юм байна лээ. Энэ дээр бас манай ажлын хэсгээс нэмээд хариулаад өгчгөө гэдэг. За ажлын хэсгээс нэмж хариулъя. За мегмар дарга 4-р микрофон. За Тамирчин гишүүний асуултанд тодруулж хариулъя. За гэр бүлийн хууль маань бол бас дан ганц Монгол улсын иргэд хоорондын гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа хууль биш. Энэний одоо бас үйлчлэлийн хүрээнд олон улсын шинжтэй гэр бүлийн харилцааны зохицуулт бас орж ирж байгаа. Монгол улсын иргэд гадаад иргэнтэй гэр бүл болох, түүнийгээ бүртгүүлэх гэх. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцаанд олон улсын гэрээ хоног зориулсан үүргийнхээ хүрээнд Монгол улсын хуульд бол энэ гендрийн эрхтгч байдал, гэрлэгчдийн эрхтгч байдал гэдэг энэ зохицуултуудыг бол одоо байгаа зохицуултыг болон олон улсын гэрээ хоногоос нийцүүлж энэ зохицуултыг оруулж ирж байгаа. Тэгээ нөгөө талаас энийг гэр бүл цуцлагтай хүртэл энэ гэр бүлдэх одоо орчин нөхцөл байдлын шинжээс судлахдаа гэр бүлийн энэ гэрлэгчтэй хооронд одоо зан харилцаа бусад одоо байдлаараа хүүхдийн асрамж детгэлгийн асуудлыг шийдэхэд бол энэ зүйлүүдийг харгалзаж үзэх шиг. Нэмэлт 1 минут үгүй. Тэгэхээр энэ гэр бүлийг цуцлахад энэ гэр бүлийн дотоод уур амьсгал, гэр бүлийн доторх одоо гэрлэгчдийн одоо бие биендээ одоо хандах хандлага, хүүхдээ асрамж хамгаалтыг шийдвэрлэхэд бол энэ дотоод гэр бүлийн орчин соёлын болон энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх нөхцөлийг бол шүүхэд бол олгосон ийм зохицуулт орж ирсэн байгаа. Тэмүүжин гишүүн тодруулна. За 3-1 дээр чинь 3-1 дээр гэрлэлт хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёрын тэгш ирэх сайн дурын харилцаанд үндэснэ гэд нөгөө тэгш ирэхий чинь залт бол байгаа байхгүй юу? Үнэхээр энэ сайн дурын үндсэн дээр гэрлж байгаа хоёр тэгш ирэхтэй байх тухай зохицуулт байна. 3-2 дээр гендрийн эрх тэгш гэдэг үг биччихээр энэ гендрийн бодлого чинь улс төрийн бодлого шүү дээ. Гэр бүл дотор одоо улс төрийн бодлого оруулж ирж байгаа юм уу? Нийгэм дотор эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгарл гараад байгаа учраас тэрийг шийдэхийн тулд улс төрийн бодлого гаргаж ирж байгаа байхгүй юу? Гендер гэж. Тэгсэн чинь та одоо гэр бүл рүү оруулж ирж байгаа юм байна. Сая тайлбар хэллээ. Үгүй гэр бүл энэ хоёр сайн дурын үндсэн дээр нийлж байгаа хоёр ч өөрсдөө хүсээд Монгол уламжлалаа дагъя гэд нөгөө За нэмэлт 1 минут Тэмүүжин гишүүнд өгье. За тэнд би нэг мэдлэгээ төвшүүлнэ. Улсын их хурлын гишүүн Хас суурин аавгийн урилгаар техник технологийн сургууль, барилгын политехникийн коллежийн багш оюутнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцлаа. Та бүгдэд сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. За Тэмүүжин гишүүн нэмэлт тодруулга. 4 бэртэй бол 4 хүү төрүүлвэл дархан бэр гээд энэ Монголын уламжлал байхгүй. Тэгэхээр одоо энэ гендрийн бодлогоор чинь ядаж одоо сонгуулийн үйл шиг 30% нэмэгтэй байх хэрэгтэй гэж хөлжлөх юм уу? Яах юм? Энэ бол нэр онгой шүү. Гэр бүл доторх нөгөө гэрлэгчдийн тэгшэрхийн тухай яриа бол зөв. Хүчирхийллээс ангид байх бол зөв. Эсвэл одоо ингээд дахиад өөр юм ярил зөв багхгүй юу? А энэ дотор ингээд улс төрийн бодлого шиг
гэр бүл дотор гендер гэдэг юм босч ирвэл нөгөө нэг сайн дурын үндсэн дээр тэгшэрхтэйгэр гээд нөгөө суур зарчмаа таад маань нөгөө төр зөөрийн зохицуулт гэдэг шиг нөгөө нэг өөрөн болгож хувирах гэдэг байгаа байхгүй юу. Хоёрт нь энэ дэр ёс суртахуун гэдэг үг хэрэглэж болохгүй шүү. Яг тэгвэл ёс суртахуун гэдэг чинь өөрөө хамгийн субъектив бөгөөд олон талтай ойлголт байдаг. Зан суртахууны тухай ярьж болно. Архины хамааралтай За Бямц өх сайд хариулна. Тэгэхээр гендер ихээр одоо эрэгтэй эмэгтэй хүүсийн харьцаа 50-50 тэнцүү байх хэрэгтэй гэдэг ойлголтоор та бас тайлбарлаад явах шиг ба тийм зүйл байхгүй. Ерөөсөө л одоо тэгшэрхийн асуудал байж байгаа. Хуулийн нэр томьёоны тайлбар дээр 4.1 дээр гендер гэж улс төр эрх зүйн эдийн засаг нийгэм соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүнийг гүйцэтгэх үүрэг хүлээх хариуцлага тэдний нийгэм дэслэх байр суурийн талаар уламжлагдсан тогтсон түүхэн явц хувьсан өөрчлөлтөд ойлголт үзэл хандлага хэлнэ гэдэг. А энд бол гендер гэдэг нь юм уу? 3 хүүхэдтэй байх, адилхан 3 хүүхэдтэй эрэгтэй эмэгтэй хүүхэдтэй байх ёстой гэсэн шүү томьёол байхгүй. Ерөөсөө эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгшэрхтэй байх ёстой шүү гэдгийг л одоо томьёолж тодорхойлж өгсөн байгаа. Энийг та бас ингээд ойлгоод аваараа бас тэгээд битгий мушгиж тайлбарлаараа гэдгийг сануулъя. За наран цэцгийн алтан шагаа гişүү.